Солонгос Монголын хоорондын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн түүхэн ойг тохиолдуулан хоёр орны томоохон төлөөлөгчид эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Хамтран ажиллах хамгийн эхний төсөл нь Чингис хотыг Дорнод аймагтай холбосон 220 кВт цахилгаан дамжуулах агаарын шугам 2 дид станцыг байгуулах ажил юм. Энэхүү төслөөр дамжуулан Монголын зүүн хойд бүс нутгийн ашигт малтамлын нөөц баялаг, уул уурхайн хөгжилд эрчим хүчний тасралтгүй тогтвортой байдлыг хангах, цаашлаад Монгол улсын эдийн засгийн хурдтай хөгжилд хувь нэмэр оруулах бүрэн боломжтой. Эрчим хүчний баталгаажуулалтыг сайжруулах, тэр чиглэлийн лабораторийн төвшингийн тоноглолуудыг бас Монголд оруулж ирэх. Тэгээ Монгол улс эрчим хүчний салбарт манай эрчим хүчний хөгжлийн дэргэдэх лаборатори бол ийм олон улсын баталгаажуулалтын эрх авах. Энэ чиглэлээр хамтран ажиллахаар бас амжилттай байгаа. Hyosung корпорац нь дэлхийн шилдэг брэндүүдийг багтаасан төрөл бүрийн бизнес эрхэлж байгаа бөгөөд ялангуяа эрчим хүчний салбартаа Солонгос улсыг төлөөлдөг томоохон корпорац юм а. Удаан хугацаанд хуримтлуулсан техникийн туршлагад тулгуурлаж энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол улсын эрчим хүчний салбарыг өргөжүүлэх тогтвортой байдлыг хангаж байгаа юм. Өндөр хон чаблсны чиглэлд одоо 315 метрийн цахилгаан дамжуулах агаарын шугамын дид станцыг барьж байгаа. Тэгээ энэхүү дид станцыг барьснаар одоо цахилгаан эрчимүүд холбогдоод үүнтэй холбогдуулаад уул уурхай болон бусад дагалдах одоо салбаруудыг одоо хөгжүүлэхэд их тус нэмэр болно гэж үзэж байна. Энэхүү төслийн хувьд 2015 оны 9 сард санал өгч төслийн хэлэлцээрт оролцогчоор Hyosung корпорац шалгарч хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү төсөл нь 2016 оны 1-р сараас эхлэн хэрэгжих юм.